За бүгдээ одоо дүрсэнд одоо дэвсгэр өнгөх, хүрээний өнгөх мөн зургийг дүрс хэлбэрт шилжүүлэх гэсэн 3 командыг ашиглаж үзье. За Driving Tools-ийн форматс нь байна. Тухайн форматс маань дүрс идэвхтэй үед нэгддэг. За шинэ хуудас нээж байгаа PowerPoint дээр new slide хуудасныхаа гаралтын загварыг blank болгоч. За ингээд энэ дээр дүрс оруулъя. За нэг дөрвөлжин оруулаад бүрийнхээ оруулаад өндийг орчлоод shape fill гэдэг бол дүрсийн дэвсгэр өнгө байгаа тийм ээ. За хэд дээрэс нь гурвалжин оруулаад. За ингээд. За тэгвэл дөрвөлжин өнгөний дэвсгэр өнгийг өөрчлөе. Дэвсгэр өнгө. Shape fill дээр дарлаа. Нэгдүгürt бэлэн байгаа өнгөнүүдээс сонгож болно. Үндсэн өнгө маань цэнхэр өнгөтэй байсан бол энийг өөр за ногоон өнгөөр ингээд нэг өнгөөр бодож болно. За өөр өнгөөр оруулах юм бол shape fill-ийн арын сүм дээр дарлаа. Доошоогоо more fill colors. За эндээс өнгөнийхөө кодоор өгч болно. Red, green, RGB өнгөө кодоор нь өгч болно. Одоо жишээлхэд улаан дээр 255, ногоон дээр 255, тэгээд цэнхэр өнгөн дээр тэг гээд ингээд шар өнгийг үүсгээд окей дарж өгч болно. Цэвэр шар өнгө үүсгээд. За тэгвэл өөрөөр E-dropper гэдэг нь болохоор өнгийг таньдаг. Одоо энд байгаа цэнхэр өнгийг, энэ шар өнгийг. За энэ оранж өнгийг энд оруулах юм бол ингээд. Тухайн дэлгэцэн дээр байгаа өнгийг таниад сонгосон дүрсэндээ оруулж өгдөг үүрэгтэй. Picture гэхлээрээ дүрсийн дэвсгэр өнгөнд зураг оруулж өгнө. Интернетээс нөгөө Bing зураг оруулахдаа бид нар Bing-ээс ажилласан те тэгж оруулж болно. Эсвэл from a file руу browse буюу компьютероос хайна. За компьютерын feature-ээс оруулж өгье бүгдээрээ. Feature руугаа орлоо. Sample feature руугаа орлоо. За цэцэгний зураг сонгоод insert тарлаа. Ингээр дүрсийн дэвсгэр өнгө маань зураг хэлбэртэй болчихно. Дүрсийн дэвсгэр өнгөнд зураг оруулж гэсэн үг тийм ээ. За дараа нь гардиент гэхлээрээ тухайн дүрсийг олон өнгөөр уусгаж бодно. За дөрвөлжин дүрсээ сонгоч хэдүүлээ. За энэ бүрийнхээ дүрсийг сонгож байгаад олон өнгө буюу гардиент бодолтой хийж байна. Бүрийнхээ дүрсээ сонголоо, shape fill дээр дарлаа, gradient fill. За голоос уусан шар өнгө. За more gradient гэдэг рүү орлоо. Уусалтын төрлүүд нь no fill гэхлээрээ уусалт байхгүй. Solid fill нэг өнгөөр, gradient fill олон өнгөөр тийм ээ. Gradient fill дээрээ дарлаа. Preset gradients гэдгээс уусалтын төрлүүдийг ингээ өнгөө сонгоод өгч болно цэнхэр өнгөн дээр. За type буюу төрөл нь шулуунаар юм уу эсвэл голоосоо хэлбэрээр юм уу эсвэл дөрвөлжин хэлбэрээр үү гэдэг ингээд. Зардал эдийг сонгоод direction голоосоо байрлална. За энд gradient stop буюу одоо нэг өнгөний уусалтын цэгүүдийг эхний одоо доош харсан үзгээ сонгож өгөөд цэнхэр өнгийг шар дараагийн цэгийг сонгож өглөө. Оранж шар арай тод шар. Дараагийн цэгийг сонгож өглөө. Ногоо. За ингээд шараас ногоон л ууссан байдал. За ингээд position буюу байрлал нь ямар байх вэ гэд ногоон өнгө нь одоо хэмжээнд хэр ах вэ? Тэгвэл шар өнгө, оранж өнгө сонгоод ингээд. За тухайн өнгөний ханалтыг өгж болно. Гэрэлтүүлнэ. Ханалтын нөгөө brightness дээр болохоор гэрлийн өгж болно. Тухайн оранж өнгөнийхөө гэрлийн нэмж өглөө. За ингээд уусалтай өнгө боддог байх нэ. За тэгвэл дараа нь дүрсийн дэвсгэр өнгийг бас pattern fill буюу хээгэр. За pattern fill гараад ирлээ. Гараад ирсэн сонголтуудаас хээнийхээ төрлийг сонгоод. За ингээд foreground color гэдэг бол дээр нь байгаа хээний өнгө. Хийгээ ногоон болголоо. Тэгвэл background color гэдэг болохоор дэвсгэр өнгө. Шар дээр ногооноор басна. За ингээд дүрсийн дэвсгэр өнгө болохоор эдгээр командууд байдаг бахнэ. Texture гэхлээрээ бэлэн ийм зургийн төрснүүд орж ирнэ. Shape fill picture. За тэгвэл дүрсийг бас дахиад өөрөөр ашигладаг. Нийв. За энд бүгдээрээ одоо дэлгэцийн зураг авъя. Snipping tool-ээр
Энэ хэсгийн зургийг авлаа. За энийхээ хуудас руу оруулаад ирье. За энэ зураг. Энэ зурган дээр хэдүүлээ дүрс оруулаад shape зөвхөн new slide хэсэгт хүрээ ээж үгүй дүрсээр. New slide дээрээ дарлаа. Одоо дэвсгэр өнгийн алга болгоно. Shape fill гэдгээ no fill. Ингээр дэвсгэр өнгө манайх болчихно. За тэгвэл тухайн дүрсэндээ хүрээний өнгөийг shape outline улаан хүрээ өглөө. Тухайн хүрээ маань нарийнхан харагдж байгаа учраас өргөн болгож өгье. Shape outline арын сум дээр дарлаа. Weight дээр дарлаа. Өргөнийг сонгож өглөө. За тэгвэл dashes гэдэг маань хүрээний завгар байх нь. Цэгтэй тасархай, өргөн тасархай, тэгээ өргөн ингээд тасархай шугамд. За ингээд дүрсийн дэвсгэр өнгийг алга болох зарчмаар дүрсэнд хүрээ ээж өгдөг байх нэ. За тэгвэл энэний гадна талд байгаа цэнхэр хүрээг нөөб болгож болно бас. Picture руу орлоо. Shape outline гэдгээс нөөв outline. Тэгэхээр хүрээний нөгөө хөхөг байхгүй болчихсон. Одоо энэ зургийн хүрээг өргөн болгоё. Weight 6 feet-ийн өргөнтэй. За тэгэнгүүтээ хүрээнийх нь өнгийг өөрчлөөд игээдүүлээ. Шар өнгөтэй болголоо. За гэх мэтчлэн ингээд дүрсийн дэвсгэрэн хүрээний өнгийг өөрчилдөг байх нэ. За одоо тэгвэл бүгдээрээ зургийг дүрс хэлбэрт шилжүүлэх гэсэн команд үүс. Зургийг дүрс хэлбэрт шилжүүлэх. За энэ бүрийнхийг зураг гэж бодоод picture tools руу орлоо, formats руу орлоо, group to shape. Зүрх хэлбэртэй болголоо. Дахиад group to shape. Зүрхээ үйл хэлбэртэй болголоо. За ингээд. За тэгвэл энд оруулсан зураг бүгдээрээ дөрвөлжин хэлбэртэй байгаа тийм. Formats руу орлоо. Group дээр дарлаа. Group to shape. За энийг дүүлээ. За энэ дөрвөн болно. Энэ одоо нөгөө цагаан өнгөтэй болохоор сайн харагдахгүй байна тийм ээ. Тэгэхээр энд дээр хүрээний өнгө өгч. Хүрээний өнгө өгж жагаад одоо хүрээтэй загвар сонгоод загвар нь мэдээж ийм хар өнгө байх юм бол онцгой шар өнгө өглөө. Тэгэнгүүтээ group дээрээ дарлаа. Group to shape. Түрүүний сонгосон загвар. Дөрвөн булангаас угтцсан загвар байсан тийм ээ. Зураг сонголоо. За ингээд зургийг дүрс хэлбэрт шилжүүлдэг байх нэ. За дахиад зүгээр яг зураг оруулж аваад үзээдүүл insert руу орлоо. Picture дээрээ дарлаа. Пингвиний зургийг авлаа, insert дарлаа. За зураг маань ороод ирсэн group дээр дарлаа, group to shape зүрхээ сонголоо. За тэгэхээр одоо хэлбэр сонгосны дараа хэрэг хүрээ сонгох юм буцаад анхны төлөв рүүгээ шилждэг. Эндээс давхар хүрээ сонголоо. Буцаад цагаан хэлбэрт болчихвол тэгэхээр хүрээнийхээ загвар болон өнгийг оруулж өгснийхөө дараагаар дүрс хэлбэрлүүгээ шилжүүлдэг байхын зургийг тэ ихсэн анхаарах хэрэгтэй. За ингээд зураг маань дүрс хэлбэртэй шилжиж байна гэсэн үг байна. За ингээд бидний shape outline, shape fill зурагтай ажиллах форматсны group to shape командаар зургийг дүрс хэлбэрт шилжүүлэх гэсэн 3 командыг дээрх зарчмаар ашигладаг байх нэ.